хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж явна Санаа Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг эхлэж байна. Та бид нөө бид мэдэн байна. Би хөтлөгч агуулаа. Альбан хөгжилтэй өсгүүд байна уу? Тийм ээ үзэгчтэй хүүхдүүдээ Алтан номын үсэг бид ах トゥ 35 удаан, Эрдэм номын үсэг бид эгч トゥ 35 удаан. Тийм хүүхдүүдээ? Яруу сайхан Монгол хэлээ ямагт хайрлан хамгаалцгаая. Хөгжилтэй өсгөх нэвтрүүлэгт тавтай морил. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт миний баруун гартлаас нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн Цэцэгмаа огштой дөрвийн гангийн Цэнхэр баг. Баярлалаа. Харин миний зүүн гар талаас нийслэлийн ерөнхий боловсролын 14 дугаар сургуулийн Долгормаа огштой дөрвийн гангийн Улбор Шорбаг. Ингээд нэвтрүүлгийн 1-р үе сонсъё харъя бодъё. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоод үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үгийг бүгдээ олж сонсцгоё. Холбоо үг шүүхтүүдээ холбоо үг. Сайн сонсоорой. Холбоо үг байгаа. Холбоо үг шүү. Анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Дөрөв, 3, 2, 1 цаг дуслаа. Анхаараарай үзэгчтэй. Цэнгэр баг. Ой. Бэлэг сайхан. За цаг дууссан шүү. За цэнгэр баг маань ойдлын машин гэсэн юм шиг байна те. За харин Улбар Шорбаг баг маань яасан бэ? Амжсангүй юу? Амжсангүй. За гараад тэр хамгийн сүүл тэр нүдний шилтэй. Ямар сүгээс сайн уу бэ үсгээ? Сайн байна уу? За чам хин гэдэг лээ? За гээгээ. За гээгээ танай ангийнхаа яагаад үгээ бүтээж чадсангүй вэ? Дуу чимээгийн яг юу гэдгийг мэдээгүй. Сайн ялгаж олсон сонссонгүй те. За тэгвэл хідүүлээ. Юусэн цэнгэр багийнхнаас суугаа байла. За тэгье. За цэнгэр багийнхан болохоор ер нь бол ойдлын биш юм уу? Ойдлын биш гэж чигж байгаа нөгөө үг нь багтаагүй. Үсгэн үү? Аа тийм үү. Үсэг гарч ирэх үндэ. Ийм үсгэн нөгөө юулаа андууч мандурж байгаа тэгээд юулаа юу яачих шиг л. Тэгш шиг болов те. Яагаад ойдлын машин гэж бүтээх болсон бэ? Нөгөө манай эмээ ойдлын машин юм аваад идэх болохоор би ойдлын машин гэж утсан. Оо танаа эмээ ч ойдлын машинаар юм ойд юм уу те? Оо ямар гоё юм чи ойж үзсэн үү? Үзсэн. Оо тийм үү. Тэгвэл ойдлын машин яг яадیں۔ Бид нарт тайлбарлаад өгч ямар эмээг ойдлын машин гэдэг юм? Нөгөө нэг эргүүлээд юм зүүт хийгээд ойдог зүүг нь хийгээд. Яг зөв тийм хүмүүс ойдлын машин гэж альва ямиг ойдог зүйл те. Оо яг зөв. За чамаас ягаад ойдлын машин гэж бодсон? Ангийнх нь ингээд санал нийлэхээр тэгээд. За чи ойдлын машин харж байсан уу?
Харж байсан. Манай эмээд өгдөө. Аа тийм үү. Та хоёр тэгвэл хоёулаа эмээгээс харсан байх нь шүү дээ. За чи өвгөөс харсан уу? Үгүй би эмээгээс харсан. Тэгэхээр ихэвчлэн дандаа эмэгтэй хүмүүс оюутлын миш хэрэглэдэг байх гэдэг тий. Манай эмээ ашигладаг. Бас танай эмээ ашигладаг уу? Манай эмээ. Танай эмээ ч усоо. Манай эмээ ч ус. Тэгвэл эмээнэр гадлаа хэдүүлээ үгээ шалгаж үзье тэхөө. Оюутлын миш мөн байна уу биш вэ нү? Гэтэ та жоохон буруу бүтээсэн байна тий. Мөн байсан ч харамсалтай л юм тий. За шалгаж үзцгээе. Зөв хариулт бол оюутлын мишин гэдэг үг байлаа хүмүүс ээ. Гэтэ манай цэгэр багийн уулан баг бүтээсэн ирнэ нэг үсэг байхгүй байгаа дээ тий. Харамсалтай байна. Ингээд эхний үеийн нэгдүгээр үеэс хоёр баг маань хоёулаа адилхан оноо авч чадсангүй. Одоо харин бүгдээ хамтаа хоёр дахь үгийг харцгаая. Хоёр дахь үг бол нэг үедээ нэр үг шүү хүмүүс ээ. За энийг бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар оолж мэдэх болно. Ингээд бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Пам 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 пам. За багууд маань өгөө бүтээсэн байгаа гэж байна. Улбар шар баг хайр. Цэнгэр баг мөн адил хайр гэж бүтээсэн байна те. Ямар гоё бүтээгээ. Сайн уу? Сайн. За хайр гэж юу юм бэ? Том хүний одоо ганцаардаг. Том хүний ганцаардаг хайр гэж нэрлэдэг юм. Тий. Тийм. Одоохондоо хайр гэж бидгүй л дээ. Одоохондоо хайр гэж мэдгүй нөө. За тэгвэл нэг ээж аавын хайр маяг найзуудын хайр гэж бас байдаг шүү дээ. За чиний үед яагаад хайр гэж өгдөг болоо? Одоо юу ч хэмрээ. Юу ч хэмдэ хайрыг ч бас үгээр илэрхийлэх аргагүй юм те. Хэвээ хэцүү. Одоо харин аав усгийн тухайд сайн уу? Сайн. Дөрвийн хэдэн бүлэг гэдэг таан сурвал? 4-7. 7 юу? Энд ганцаархан нэрхтэй гэж гараад ирсэн шүү дээ. Хайрал тайлбарлачин да. Тэгэл боллоо. Би тайлбарлаж чадахгүй. Яа, үгээр илэрхийлэх аргагүй мó. Яа. За эдээд улбар шар багаас. За улбар шар багийнхан бас хайр гэсэн. За сайн уу хайраа? За хайр гэд ордог хэвсэг сайн байна уу? Сайн. За яагаад хайр гэж бүтээх болов? Харин зүрхээ ингээд дислээд байсан болохоор. Тэр үйлдэлийг нь анзаарсан уу те? Тий. Тэгээд хайр сэтгэл юм шиг ингэ санагдсан юм уу те? Тий. Би уг бол зүрх гэж бодоод байсан. Тэгээд ингээ башнаад тэгээд минь ингээд л гэсэн болохоор. Яхаар ингэдэг юм мэдхүү. Цэцэг өгөхгүй л ингэдэг юм болов уу? Цэцэг өгөхгүй хинд өгч байсан юм бол гэж бодож юм чи юу гэж бодож юм? Хайр танд өгч байсан бах те? Хайрт. За тэгвэл найзаас нас. За сайн уу аавсгээ. Тий. Ягаад хайр гэж бодох болов? Ингээд хайр дурлалтаа умбаж бад ингэж мэгэл. Яа, чи хайр дурлалтаа умбаж үзсэн? Үгүй юу. Үхэг модур. За. Ааси, сайн уу? Тий. Жимээ ч юм уу, аав ч юм уу, ээж ч юм уу чамайг яаж хайрладаг вэ? Аав ээж үү? Аав ээж нь яаж хайрлаж байна? За миний охин гоё амттай мамч дэрийг мөнгө өгч гэнэ үү? Эсвэл миний охин наар ийм гоё өсний юм авсан байна. Чи энийг зүүчих гэдгсэн үү? Үгүй аав ээж надад дандаа ярьдаг ахгүй юу? Хөдлөн бүх юм чи авч өгöd. Аав дандаа бит хоёрыг хөдөөнөөс эрэнгүүтээ парк харж тогтоолдгийг. Оо тийм үү. Тэгвэл хоёулаа тийшээ харж байгаа хэлчихэж аавтай ээжтэй хайртай шүү гэлч юм. Аав ээжтэй хайртай шүү. Хайртай шүү. Тэ? За чиний үед ямар хайр гоё түүхэн да? Байхгүй. Чи тэгвэл хүн хайрлаж ирсэн өөрөө? Би аав ээжээ хайрлаж шүү. Аав ээжийг хайрладаг уу? Яаж хайрлах аав ээжигээ? Үнсээл, тэврээл. Үнсээл, тэврээл. Тэр чинь хайр илэрхийлдэг нэг чинь хэл гэсэн үг шүү дээ. Үнсэж тэврэх нь. За тэгвэл бүгдээрээ хамтдаа шалгаад үзье. Хайр гэдэг үг зөв байна уу, буруу байна уу те?
Зөв хариулт бол хайр мөн байлаа. Баяр хүргэе. За хайр гэдэг чинь дан ганцхан хүнд байдгүй те. Бас амьтанд хайр байдаг те. Их дэлхийн өөрөө байгаль дэлхийн өөрөө биднийг бас нарны гэрэл биднийг бас хайрлаж байгаа шүү дээ. Тэгэхээр альва юмсыг бие биендээ хандах хандлага одоо бид нар ээж аав маань биднэрт хандж байгаа хандлага эсвэл та өөрийнхөө тижээмэд амьтанд хандж байгаа хандлага ихтгэе биднэрт нараа өгж байгаа хандлага энэ олгон өөрөө хайр байдаг байх нь ойлгосноо. За тэгэхээр хайрууд минь аль баг төрүүлж хайр гэдэг үгээ бүтээж хонгоод орж чадсан бол юу гэж бодож байна? Энэ бол тийм ээ цэгэр баг байлаа. Баяр хүргэе. За одоо харин нэвтрүүлэг улам илүү сонирхолтой болж байна. Ягаад тэгэхээр 3 дахь үг. Энэ бол 2 үетэй нэрэг хүүхдүүд ээ. 2 үетэй нэрэг шүү. Энэ үгийг бүгдээрээ хамтдаа студид жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэх болно. Тэгэхээр сайн хараарай. 2 үетэй нэр үг шүү. Бүгдээрээ алгаачаад угтаацгаая. За гараараа хүүхдүүдээ яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. За үзэгчдээ багууд маань үгээ бүтээсэн байна. Бүгдээ харцгаая. Цэгэр баг маань жуудоо гэж үгтээсэн бол Улбар шаг маань жуудоо гэж үтсэн байна. Аль нь зөв юм бол сайн уу? За барьж чадах уу? Чадна. Сая юу байсан бэ? Жуудаа. Тэгэхээр чи мэддэг гэсэн үг юм уу? Жуудаа гэх юм байд юм уу те? Тэгвэл үндэсний бүхэн юугаар ялгаатай лээ? Үндэсний бүхэн гээд барьж байгаа тэгээд бятрахгүйгээр гээд төлөөрөө ингэ савж мах. Бас дээрээс нь өмсөн хувцас нь арай өөр өдөг те? Тийм. Яг зөв. За чиний хувьд? Миний Яагаад жуудаа гэж бодов? энэ би минь ингэ савж магаадсан болохоор жуудаа гэж бодсон. За чи сая хоёр хүний алийг дэмжижсэн бэ? Ер нь дэмжижсэн дотроо. Яг тэ нөө дэмжээгүй нөө үг бүтээхтэй анхаараа тэгээд харсан уу? тий нөө. Тэгвэл сая энд хоёр тамирчин гарч ирсэн шүү дээ. Хоёр эрэгтэй байлоо, хоёр эмэгтэй байлоо. Нэг нь эрэхтэй нөгөөх нь эмэгтэй байх. Нэг нь эрэгтэй эмэгтэй байсан юм дээ. Тэгвэл чи сайн анхаарсан л да. За сайн оосгээ. Сайн бүхэн спорт мөн үү? Биш. Бүх биш юм уу? Сайх юу байсан? Жигтэй санагдсан. Тийм үү? Жуудаа чи өөрөө бүх биш үү? Биш юм уу? Жуудаа чи бүх байхгүй зөө. Бүхий нэг төрөл байхгүй. Гэтэ зөв шүү. За одоо бүгдээ хамтаар цэгэр багаас. За цэгэр багийнхаа жуудааг явчихсан байгаа дээ сайн уу? Сайн. Яга жуудаа гэж болов. Эрэхтэй нэмэгтэйгээ ингээд барилтаад байсан бол. Барилдаад ингэ унгаад байсан уу те? Чи жуудаагийн тэмцээн үзчихсэн нөр нь? Үзчихсэн. Юугаар үзчихсэн бэ? Зурагтаар үзсэн үү? Зурагтаар. Уцаараа үзсэн үү? Би Facebook ашигладаг. За. Зүгээр л мессенжерийн л найзуудтайгаа ярихтаа ер нь ашигладаг. За. Тэгэхээр чи бол ерөөдөө сошиал нэг итгэхгүй юм байна тийм ээ? Гол нь тэгэхээр телевизээр мэдээлэл авдаг гэсэн үг. За. Чиний мэдээлэл авдаг. Чиний Миний хувьд бол би таблетээр үздэг. Таблетээр үздэг үү? Тэгээ таблетээр үздэг жуудаа үзчихсэн үү? Нэг удаа үзчихсэн. Тийм үү? Тэгвэл сая ямар цагаан хувцастай байгаа ч тийм Тийм. бас өөр ингээ хувцас өмсдөг дээ эдгээр цэгэр мэгэр гэдэг өмсдөг тийм. Тэгээ харж ирсэн үү? Хасж исэн. Гэтэ яг өсөлтөгчөөд өөр юм. Яг ялгардаг тийм нэг нь цагаан бол нэг нь зингэрж юм уу тийм. За чиний Ижил. Ижилхэн хувцас өмсдөг. За чи жуудаа гэдэг нь хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн. Мөн үү хүмүүс ээ? За тэгвэл бүгдээрээ үеэр таслах уу? Жуудаа. Яг ингэж тасран тийм үү? За одоо харин бүгдээрээ дөнгөж сая бид бүхэнд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн тамирчдыгаа өрөдгөө. За тэгээ алгаачаа угтаа орой. Хин гарч ирэх нь байна харцгаая. За гараад ирээрээ. За сайн байна уу? Сайн байна уу? Жодоор ингэндээ. Сайн байна уу? За хэдэн жил хичээлж байгаа вэ? Хэн бэ? Намайг Нэнди Эрдэнэ гэдэг. Би жодоогоор 4 жил хичээлж байгаа. Үнэн одоо явж байгаа клубтэй хичээлээ 3 жил болж байгаа. Багшийнхаа удирдлагаар. За багш нь ингэ гэдэг лээ. Манай багшийг Алтанбаатар гэдэг. Алтанбаатар гэдэг ээ? За баярлалаа. За сайн байна уу өргөд. Сайн байна уу? Нав Хөслөн гэдэг. Би жодоогоор яваад 6 жил болж байна. Энэ цагаан бастай ер нь бол 6 жилээ яваад
Алтанбаатар хэрэгтэй шав болж байгаа. За баярлалаа. Цаашдаа спортын гараанд амжилт хүсье. Эндээс өмнө нэг асуулт асууя. За жодог яг маш гоё нэг үгээр илэрхийлвэл тэрч манай хүрэлцээрч байгаа хөгжилтэй өсгүүдэд зориулаад нэг гоё үг хэлээч. Жодог илэрхийлэх. Нэгд үг шүү. Тэсвэр. Тэсвэр. Төвчээр. Төвчээр. Тийм ээ үзэгчтэй. Тэсвэр төвчээр. Энэ бол жодог байлаа. Баяр үргэе. Одоо харин бүгдээрээ зөв хариулт нь юу вэ гэдгийг олж мэдцгээе. Ингээд зөв хариулт бол зөв хариулт бол жудо гэдэг зөв байж баяр үргэе. Одоо хамгийн сонирхолтой мөч хоёр баг хуйлаа нэг нь уугаар нэг нь үүгээр бичсэн байгаа тий. За цэгэр багийнхаа өөрсдөө зөв гэж бодож байна уу? Улбар шар багийнхан зөв гэж бодож байна уу? За тийм ээ энэ бол жудо гэдгийг үүгээр бичдэг байна. Танай баяр үргэе. За ингэснээр багууд маань эхний үеэс нэг оноог авч чадлаа. Тэдэнд баяр үргэе. Одоо харин нэвтрүүлгийн 2 дахь үе эхлэхэд бэлэн болсон байна. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Цэгэр багийн үрээ. За одоо харин бүгдээ хамтаа улбар шар багийн үрийг сонсцгоё. Тийм ээ үзэгчтэй бид бол хөгжилтэй өсгүүд. Ингээ бүгдээ хамтаа улбар шар багийн асуулцах сурагчийг тайснаа өрж байна. За гараад ирээрэй. Өсөг байна. Түүний хөгжил дэмжигчд байна уу? Санаа. Скоро. За ямар асуулт хэлж ирсэн хүндүү? Гайгүй юу? Баг хариулчих үед нэр. Магадгүй те. За тэгвэл хоёулаа хамтдаа яг одоо улбар шар багийн асуултанд хариулах цэгэр багийн 3 сурагчийг тайснаа өрж байна. За гараад ирээрэй. Ямар өсөг байна? За. Цэгэр багийнхан бэлэн үү? Бэлэн. За баярлалаа. За номоос уншсан уу? Сайн Уншсан уу те? Тэгвэл бэлгэлтэй байгаа юм тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайсан орж байна. За гараад ирээрэй. Хэдэн үсэг байна? 1 2 3 4 5 6 7 8 9 үсэг байна. Бас дээр нь холбоо үг юм шиг байна тийм ээ? Цэгэр багийнхаа анхаарлаа хандуулаарай. Ингээд нийтдээ бидэнд 9 үсэг байна. Гэтэ холбоо үг юм байна. Бэлэн үү? За эндээс өмнө асуулт сонсохоос өмнө би энэ үеийн дөрмийг танилцуулъя. Та бүхэн асуултнаа шууд хариулж чадвал 5 оноо. Өсгөнийг боломжоо ашиглавал хэдэн оноо вэ? 3 оноо. Харин ангийнхнаасаа тусалцсан авсан тохиолдолд 2 оноо. За тэгвэл бүгдээрээ хамтаа асуултыг сонсцгоё. Юу ч хийхгүй зүгээр суух, залхуурах, ажлаас хойш суухыг юу гэж нэрлэдэг вэ? Гар хумх. Шууд хариулах юм уу? Тий. Итгэлтэй нь үү? Итгэлтэй. За тэгвэл хариулт. Гар хумх. Зүг. Супер баяр. Ингэснээр цэгэр багийнхан нийтдээ 5 онооны эзэд болсон байна. Баяр үргэе. Та хэд гар хумжсэн үү? Үгүй юу? Гэрээ дандаа тусалдаг. Тусалдаг уу? Тий. Мундаг өш. За тэгвэл бүгдээрээ асуултаа дэлгэрэнгүй тайлбарыг улбар шар багийнхаа ээвсгээс авъя те. За ээвсгээ бидэнд тайлбараа өгөөч. Гар хумх гэдэг нь одоо ингээ ажлаас цухтах, юм хийхээр хийхгүй суух, залхуурах, гэрэн бохир байсан ч зүгээр суухыг хэлнэ. Тийм үү? За баярлалаа. Ингээд бид бүхэнд тань мэдгүй асуулт бэлгэж ирсэн улбар шар багийнхаа ээвсгэнд бүгдээ алгашаа баяр хүргэцгээе. Аарон цэгэр багийнхаа эд эдийн 5 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Одоо харин бүгдээ хамтаа цэгэр багийн асуулцах сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Ээвсэг. За ээвсгэ. За баярлалаа. Ээвсгэ. Одоо хоёулаа хамтаа танай
Асуултанд хариулт улбар шар багийн 3 сурагчийг өрөх үү? Тэгээ. Чи өрөх үү? Би өрөх юм уу? За тэгээ. За ингээд одоо харин улбар шар багийн асуултанд хариулт 3 сурагчийг тайснаа өрж байна. За энэ юу? Бэлээ. Асуултанда шууд хариулж 5 он авах хэрэгтэй болсон тий. Ягаад тэгэхээр цэгэр баг түрүү 5 он авсан шүү дээ. Яг одоо цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа өрж байна. За гараад ирээрэй. 1 үсэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 11 үсэг шүү. Холбоог байгаа мó тий? За асуулт нь жоохон хүндүү. Гайг баха. За тэгвэл бүгдээ хамтдаа асуултыг сонсцгоё. Ажил зарах хөнгө болох багаж хэрэгслэгээ болохыг юу гэж хэлдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Ажил зарах хөнгө болох багаж хэрэгслэгээ болохыг юу гэдэг вэ? Зөв үү? За ингээд бод хугацаа эхэллээ. Ажил зарах хөнгө болох багаж хэрэгслэгээ болохыг юу гэдэг вэ? Гэсэн үг байна. Холбоо үг байна. Цаг явж байгаа. Хоёр, нэг, цаг дуслаа. За ямар нэг хариулт байна уу? Хараа хариулт орж ирэхгүй нөө. За тэгвэл бүгд хамтдаа үсэг нэг боломжоо ашиглая. Та бүхний урд нийтээ 11 үсэг болохоор 4 үсэг нэг боломжтой. За хэд үсэг нэг вэ? 2 дахь 2 дахь уу? 2 дахь үсгийг нээж харуулцгаая. Үсэг гарч ирсэн байна. Одоо хэд үсэг нэг вэ? Одоо 3 үсэг нэг боломжтой нэмэлтээр. 5 дахь нээж. 5 дахь. 5 дахь үсэг. 5 дахь үсэг ямар үсэг байгаа юм бэ? Үсэг байна. Одоо дахиад 2 үсэг. Гар хөнхөл. Дахиад 2 үсэг нээц. Боломж ашиглая. Дахиад үсэг нэг үү? Шууд хэлж болно. Дахиад 2 үсэг нээж болно. Хэд үсэг нэг вэ? 5, 6, 7, 8, 9, 10, 11. Тоогоо дээрээ. 3. 3. За 3 үсэг нээ. 9 үсэг байлаа. Одоо 1 үсэг нэг боломжтой. Сүүл үсэг. Хамгийн сүүлийн үсэг нээ. За ингэсээр А, Р, У, Х гэсэн үсгүүд нээлттэй боллоо. Бэлэн бол бод хугацаа эхэллээ. Цаг дуустаа. За, хариулт олж чадсан уу? За, хариулт бол Хөнгөлөх. Гар хөнхөлөх. Буруу. гар хөнгөлөх гэсэн чинь буруу гэлээ тий. За одоо тэгвэл бүгдээ хамт ангийнхнаас тусалцсан авцгаая. За хэнийг авах вэ? Зөвхөн гараа өргөе. Нэг хүүхд гарч ирээд шууд хариулах боломжтой. Ямар үсгийг сонгох вэ? Хоорондоо ярилцсан уу? Ааг сонгоч. За ааг сонгоё гэж байна. За аав усаг гарч ирээд микрофонд хэлээрэй. Гар мухардах гэсэн байна. Супер баяр үргээ. Инсэнэдүүд ангиас тусалцсан аваад багта 2 оног авч чадсан байна. Та нарт баяр үргээ. За өснүүдээ нэг харуулаарай. Гар мухардах гэсэн байна тий. За гар мухардах. За та хэд маань юу гэж харж байна? Гар мухардах. Одоо бүгд харин гар мухардахыг дэлгэрэнгүй тайлбарыг авъя. Эвсгээ бидэнд дэлж өгөөч. Одоо ингээд гэртээ ганцаархтай дэлгүүр мэлгүү зарах хөнгө болох эсвэл ингээд юм засах гэсэн чинь багаж хэрэгслэн байхгүй болох. Яг зөв. Дэлгүүрт явж ирсэн үү? Явж ирсэн. Тэгэхээр бид нар юу нөхнө? Зарцсан. Юу зарцсан? Бид нар явж ирсэн дэлгүүр явж гарын мухардлаггүй байх нэ тий. Явж өгч ш дэлгүүр явж байгаа гэдэг чинь. За ингээ бүгдээрээ хамтаа 2 оног зөвлөж чадсан улбар шар багийнхандаа баяр хүргэцгээе. За харин бид нар сонирхолтой тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн цэгэр багийнхандаа баярлалаа. Зөвхөн үзэгчтэй ингээд 2 дугаар үеэс багууд маань улбар шар баг 2 оноо, цэгэр баг 5 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Яг одоо тайзан дээр үсгээр наадагч цэгэр багийн 3 сурагчийг урьж байна. За гараад ирээрэй хин байна.
ир үсэг байна. Б и б ба за амжилт. Хүү. За. Ангитай ч юм уу туршиж үзсэн үү? Үзсэн. Хэдэн оноо зөвлөжсэн? Хэдэн үг бүтээжсэн? 20 10-аас 20 үг. 10-аас 20 үг бол байнгын юм ээ. Хамгийн багтаа 10, хамгийн дээдлэлтэй 20. Зүг үү? Тий. За. Тэгэхээр харьцангуй туршлагатай гэж үзэх гээд шүү дээ. За, хурдан биш шүү. Тий. За, хоёр талаас нь Сан хэлж. яс хэлжтэй гэдэг. За, амжилт хүсье Цэнгэр багийнхаа. Одоо энэ үеийн дөрвийг мэдхүү? Мэднэ. Мэдхүүд би тайлбарлах хэлүүлсэн юм байна. Бүгдээрээ хамтдаа та бүхний даалгаврын үсгүүдийг урьж байна. За, гараад ирээрэй. Ямар үсэг вэ? Т үсэг байна, ил үсэг байна. Ж А Ин И А. Гисэн 7 үсгийг ашиглаад урд хойно оруулаад, хойно урдаас нь оруулаад үг бүтээх нэ. Ойлгомжтой бол. За гэлээ. Алт. Ма. Ийгэр гэсэн. Им. Ит гэж үг. Ит. Ич. Мала. Сам. Мал. Тал. Жил. Са. Жан. Маж. Мал. Жал. Тамал. Тамлаа. Сая дуустаа. За одоо 2 минут хугацаанд үгээ амьдуулна. А гэхдээ үгч хангалттай байгаад заавал биш шаардлагагүй шууд бүтээж болно шүү. Ойлгомжтой юу? За. Ингээд яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Тэнд. Гэдэг үг явлаа. Аж. Аж гэдэг үг явлаа. Ад гэдэг үг явлаа. Алт гэдэг үг явлаа. Амт гэдэг үг явлаа. Ид гэдэг үг явлаа. Ит үжи. Ид гэж үг байхгүй маань. Ич. Ам. Бичсэн шүү дээ. Ич. Яах гайл гэдэг юм. Мал. Аж гэдэг үг авцсан. Мал. Мал гэдэг үг явлаа. Сам. Баа гэдэг үг явлаа. Хаад гэдэг үг явлаа. Жил. Жид гэдэг үг явлаа. Баа гэдэг үг явлаа. Жал. Жаад гэдэг үг явлаа. Тамлаа. Өөр. Там. Алт. Хамал гэж үг байхгүй маань. Тамлаа. Хамдаа авлаа. Жал. Жаад гэдэг үг авлаа. Цаг харагтаа очлоо. Там. Сая дуустаа. Цэнгэр багийн хөгжөөдөвчдийн чимээг сонсдгоо. Байна уу? Цэнгэр багийнхан 3 дугаар үеэс нийтдээ ам, аж, ал, алт, амт, ил, мал, лам, тал, жил, лаа, жал, тамал, жаал гэсэн нийтдээ 14 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 14 оног авч чадсан байна. Баяр хүргэе. За, сэтгэл хангалуун байна уу? Хангалуун уу? 14 он хангалуун гэж бодож байна уу? Хангалттай тий. Өөр ямар үг бүтэх боломжтой байсан юм болоо тий? Харах уу? Там. Тийм байна. Там гэдэг үг бүтээх боломжтой байна. Там гэж хэлсэн шүү дээ. Та хэдийн нөгөө Жам. арай болох юм чинь хагас юм шүү дээ. Оо, жам ёсны жам. Тэгээд нөгөө нэг амжилт чи юм шүү.
Амжилт гэж болох юм шүү. Хамгийн чухал амжилт гэж амжилттай бүдэг болчихсон. За яг хөстэй 14 он авсан тий. Одоо найзуудаас нь асууя. За тэмцээд оролцохоор байна. Гоё. За яг юу нь гоё вэ? Хамгийн гоё юм яа гэж. Одоо ингээ өсгээр ингээ тэмцэлтэй Үсэг болж ангуудаа үг бүтээгээд тань хамгийн сонирхолтой байна тий. Аха. За Аавсгийн хувьд 14 он авсандаа ер нь сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна. Хангалуун байна уу? Аха. Ахаад нэг Аавсгийн хувьд. Надад маш гоё юм. Тэгээ ангийнхнаараа маш их бахарч байна. Оо. 14 оноо авсандаа тэгээ Сэтгэл хангалуун байна уу? За ий үсгээ. Одоо 4-р ингээд төгслөө шүү дээ. Харин тий. Тэгээд 5-р ангид орохоор шинэ эхлэл тэгээд хуучин тэр амьдралнуудаа санаж байна. Тэгээд шинэ юм сурна, шинэ найзуудтай болно. Зөндөө гоё юм байна. Яг зөв. За сайн уу юм үсгээ? За би анги хамт олноороо ингээ бүгдээрээ зурагтаагаараа гаргаж байгаараа их баяртай байна. Ангийнхтаараа ингээл зурагтаараа гараад хамтарч ажиллаа тий. Оо. Яг зөв багаар ангиар хамтарч ш тий. Тий багаараа хуваагдаж тийм баяртай байна. Ийм үсгээр тэгвэл эхэлснийг үг хэлээч. Ийм үсгээр үү? Тий. Монгол мал. Монгол мал тий. За баярлаа. За тий үсэг. Сайн уу? Сайн. За тий үсгийг сайн харсан чи юу вэ? Үсгээ марцсан зогсож ирсэн үгүй юу? Жон сандарсан уу? Чаа сандарсан. Тий? 14 он авч чадлаа ш тий. Тий их бахарч байна ингээ. За. Чи үсгийн үед гоё л энэ танай анги хэд хүүхдээ? нэг 46 хүүхэд. Өнөөдөр 46-д ирсэн байгаа юу? Тэгээ 46-д оролцож байгаа юм ш тий. Ямар гоё юм. Энэ үеэс 14 оног авч чадсан Цэнгэр багийнханда ахаад нэг баяр үргэцгээе. За одоо энэ Улбаршаар багийнхаа 14 оноос их оноо авч чадах уу? Бүгдээ авцгаая. Улбаршаар багийн үсгэр наадагч 3 сурагчийг үрж байна. За гараад ирээрэй. Хин байна? За А үсэг байна. Анги хамт олны аврал усан А үсэг барьж үрж байна те. О. Та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Ц үсэг байна. Им, ин, г, а, о. Гисэн 7 үсгийн ажлаа наан цаан оруулаад хойно урд нь гаргаад үг бүтээх нэ. Ойлгомжтой бол цаг эхэллээ. Ой. Гарахгүй штеп. Ам. Ач. Ой тийм үг яах вэ? Яга. Он цаг. Ана. Юу тий он. Цаг. Ман. Тэгэхээр та байх шүү дээ. Ман. Цаг. Нам. Там. Цаг дуустаа. За. Одоо 2 минутын хугацаанд ноон тест дээр амьдуулна. За. Амьдуулж байгаа хоорондоо заавал биш шаардлагагүй шүү. Нэмэлтээр шууд бүтээж болно шүү. Заа. Ойлгомжтой бол эхлэх үү? Ингээд цаг эхэллээ. Ан гэдэг үг явлаа. Ам гэдэг үг явлаа. Он гэдэг үг явлаа. Ац гэдэг үг явлаа. Он. Оно гэдэг үг явлаа. О гэдэг үг явлаа. Цаг. Цаг гэдэг үг явлаа. Мат. Мац гэдэг үгийг авлаа. Гат. Нийтлгөнөө. Гац гэдэг үгийг авлаа. Цан. Ном. Бичи. Ман гэж үг байхгүй байна. Цог. Цог гэдэг үг явлаа. Ном. Ном гэдэг үг явлаа. Нам. Нам гэдэг үг явлаа. Цом. Цом гэдэг үг явлаа. Нэмэлтээр үг бүтээж болно. Ган.
Ган гэдэг үгийг авлаа. Хугацаа хангалттай байна. Заавал бичих шаардлагагүй. Сайн тоослаа. За, үзэгчдээ Улбар шар багийн хөгжөөнд нэмчид байна уу? Юу бүгдээ яг хамтаа Улбар шар багийн 3 дугаар үеэс хэдэн оноо цуглуулж чадсныг харцгаая. Улбар шар багийн 3 дугаар үеэс нийтдээ ан, ам, он, аз, оноо, о, цаг, мац, гац, цог, ном, нам, цом, ган гэсэн нийтдээ 14 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 14 оног авч чадсан байна. Баяр хүргэе. Тэд ангам байна уу? 14 он бүтэж бас яг айлг бүтлээ шүү дээ. За, аав шинүүд жоо сэтгэл долдуур байгаа юм уу? Яасан? Зүгээр үү? Гайгүй юу? Тэгээ баялахгүй 14 он авч. Бид дахиад нэг харууд өөр бүтээж болохоор өгнүүд байсан байна. Харцгаах уу? Харин тийм ээ зөндөө байсан. Яг говцлонгийн гоо гэдэг үг тийж чадтаагүй тийм ээ. Өөрөө байхгүй байх шүү. Онц гэдэг үг тэгсэн шүү. Онц аваа гэдэг шүү дээ. За тэгвэл бүгдээрээ найзуудаас нь асуу те. Найзууд нь ямар нэснийг сонсцгоё. За. Сайн оосгээ. Сайн. За, оос сэтгэлээ ууцаач. Сайхан байна. За, юу сайхан байна да? Гүйж сайн. Тэгээд бэлтгэл болно. Тэгээд дурсамж үлдээх сайхан байлаа. Хамгийн гоё дурсамжаа хэлээч биднэрт. Би нэг удаа парк яваад гэр бүлээрээ маш удаан хөгжилтэй цагийг өнгөрөөж тоглосон. А тэр нь одоо юм чиний хамгийн гоё дурсамж байх гэдэг шүү дээ. Тий. За, баярлалаа. Аавсаа ямар үгэнд орсон бэ? Нам, цаг гэдэргээ зөндөө өгöd орсон. Их шиг болохоор. Их шиг болохоор их гараад ирсэн байна шүү дээ. Тий. Аль үеийн сонирхолтой? Үсгээр наад. Үсгээр наад чинь илүү сонирхолтой санагдаж байна. Цаг гэхэд ордог цэ үсэг та сайн байна уу? Сайн. За, та биднээс сэтгэлээ уулзаач. Таарах бол энэ даа юм. Таарах нь байна. Жаахан хажигдсан. Жоохон сэтгэл дундуур байгаад байна те. Гэтэ зүгээр штэ. Заримдаа эр хүн чинь заримдаа ялагдчихэж илүү сайн ялгалтыг бий болгодог аахгүй заа. Тэгэхээр санаа зогсоолгүй за. За зөвхөн. Ингээд өнөөдрийн дугаард сурагчтай бэлтгэн оролцуулсан багш нарыгаа тайзнаа орж байна. Алуу алгачтай өргөтөө оцгоё. Яа. За сайн байна уу гшаа? Сайн байна уу? Хэрвээ цаг хугацаа ухраагаа та өөрөө аль нэг үе дээр нь яг сурагчийн хооронд очих байсан бол аль үе дээр очих байсан бэ? Уг нь бол үсгээр наадын үе нь үнэхээр хөгжилтэй. Гэхдээ бид хэд яг ирж явахдаа хатуусанд бэлдэжсэн нөгөө асуултанд хариулах үе дээр оноодтой авсан болохоор тэр үе дээр очиод оноогоо нөхөж авах байлаа. Яа за. Таны хувьд аль үе рүү очих байсан бэ? Миний хувьд бол нөгөө үг бүтээх үе дээр ингээ хүүхдүүдтэйгээ ингээ дурлдаад ингээ хамтдаа ингээ үг бүтээх нэлээд сонирхолтой байх байсан. Тэгээд тэр хойно болохоор айгүй их догтлоод за тэгээ бүтээчээсэй гэж айгүй их юу байгаал догтлоод үзчихсэн. За тэглэгээ ах уу? Ингээд анд хэвлэлийн газрын зүгээс ихийг сурж олныг мэдэрэй гэдэг юм гайхалтай номын дээжсэн явуулсныг гардуулгад таатай байна. Багш нараа ангийнхаа номын санг баяжуулаарай. Опа. За баярлаа. Яг одоо тайзан дээр бүх хөгжилтэй өсгүүдээ өрж байна. Бүгд хамтдаа дуулж бас бүжгэлцгээе. Хей! За бүгд бүжгэлцгээе. Хей! Game start. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш үсэг болж үг бүтээж, тань мэдгүй асуултанд хариулж эхлэлнийхээ эрдэнэ сангаар аясны эцэс Улбар шар баг 18 оноо, Цэгэр баг 20 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар ууслаа баяртай. Хөгжилтэй өсгөө! Me at the